сайн уу? Сөүл явах гэж байна. Тэгээ амар том ажиллаар явж агаад хагалгаанд орох гэж байна. Эмэгтэйчүүдийн хагалгаа. Тэгээд завсгаас ойлгоно. Нөгөө бэлгийн уурал гэж байдаг чинь тэрийгэ янзлуулна. Тэгээд өтрээний филлер хийх гэж байгаа. Ханедагаас нисэх гэж байна. Ихэнхдээ дандаа наритагаас нисдэг. Өнөөдөр Ханедагаас нисэж байна. Ханеда болохоор Токиогийнхоо төвтэй амар ойрхон байхгүй. Тэгээд Ханедаг жоохон танилцуулъя. Ханеда болохоор ингээ 3 терминалтай. Тэгээ энэ болохоор олон улсын терминал буюу одоо 3 дахь терминал нь. За тэгээд 5 давхартай ийм гоё Японлог юм байна. Фужи уул гинэ. Аялалд гарах нь дээр үед ч одоо ч гэсэн Нихонбаши гэдэг ийм Япон гүр гэдэг гүр байдэн шүү гэ. Тэгээ энэ гүрээ энд хийцэн байна. Нихонбаши гэ Токиогийн төвд ингээд ийм гүр гэдэг хэвгүй юу. Тэрнийхээ эртнийхийг нь хийсэн бол та. Энэ бол өстой гоё юм байна. Аялал жуулчлалаар ирж байгаа. Тэгээ энэ алтан геобон дээр хийсэн ийм урлагийн бүтээлүүд дээр үе хотын байр байдлаа харуулсан зургийг тавьсан байна. Оо эндээс гоё харагддаг биш. Тэг манай гэрээс нэлээ ойрхон. Сая тэгээ сэркагаар хөргүүлж ирээ сэрка хайрлаа. Хүүхдүүд унтж байгаа. Тэгээ мис заслын талаар мэдээлэл оруулъя. Энэ бол хэрэгтэй хүнд амар хэрэгтэй. Одоо жишээ нь би одоо 3 төрсөн тэгээд ер нь жоохон шээс энтер алдах гад байдаг. Айгуу тийм нөгөө амьдралын чанарт ингээд нөлөөлөд байгаа болохоор ингээд энэ хагалгаанд орохоор шийдсэн. Тэгээд хагалгааныхаа бүх мэдээллийг хүргэнэ. За тэгээ нөгөө бэлгийн баг гурвал гэж байгаа. Тэгээ тэр болохоор ингээд эмэгтэй хүн болгон янз өөр байдаг. Минийх болохоор ингээд би нөгөө нэг шилжилтийн наснаасаа эхлээд ингээд жинсэн өмдөө өмсөхөөр ингээ холгоод идэв гэсэн баггүй. Холгоод одоо юу хэ үргэлдээ гэх юм уу. Тэгээ тэрэндээ айгүй их тийм хичээж санаа зовж идэг байсан. Тэгээ тэр асуудлаас одоо ингээд 37 нас хүрэхээс өмнө ингээд тэр асуудлаа шийдэх гэж байна. Би бүр ингээд амар олон жил бодож явдаг гэсэн. Тэгээ хүүхдүүдэд төрүүлчихэд нэг их засвар хийндэ гэж боддог гэсэн баггүй. Тэгээ одоо тэрэндээ явж байна. Нэг гоё юм. Нэг мөрөөдөл биелээд байгаа юм шиг. Ханеда ч илүү үзэж харах юм ихтэй юм шүү. Эндээс бодолдож аваад тэгээ бичт юм байна шүү дээ. Акуягийн сувд шүү дээ. Акуя сувд. Нэ машин гинэ. Яасан хөөх юм. 1000 yen гинэ. Тэгээ юу гарч ирэх нь мэддэхгүй юм байна шүү дээ ингээд. Яасан хөөх юм. Энэ юм шаазан дурсгалын зүйлүүд бай. Хинтээ. Вендинг машинуудаас тавьчихжээ. Хэсэг бас их таалагдлаа. Онгоцнууд амар хөөрхөн. Хүүхд мөгт дагуулж ирвэл амар сонирхолтой байна. Бац. Сууж үтсэн онгоцнуудаа нэрлэл явуучих юм шүү бараг. 3 hours later. Гимпо дэранго дайлээ. Гоё юм биш дээ. За эндээс ч Сөүл ойрхон бидтэй. Гимпогоор яваад даймаар юм шүү. Ханеда Гимпо хоёроор. Миний нэг юм өөрчлөгдсөн байна уу? Төрөний бичлэгнээс. Хувцас альсан. Uniqlo өмсөө. Амар би дамаг.
안녕하세요. Сая нөгөө гайлын хүн монголоор баярлаа. За гэж үг амар хөөрхөн яриад. За өглөөний минь импланта хийлгээд зовир ерөөсө бараг байхгүй. Зүгээр л энд нэг ингээд нэг өчигдөр юм хийсэн болохоор нэг жоохон өөр мэдрэмж төрж ийн. Түүнээс биш бүр ингээл амар өвдөл янгинаад байгаа. Ерөөсө тийм юм байхгүй. Имплант ч юм уу амар амар исэн биш. Би ч бас амар бөө юм болох байх гэж бодсон чинь харьцангуй сансныг бодвол гайгүй байлаа. Тэгээд цус мус гарах нь бол нэг өчигдөр орой гэхэд бол тогтцсон. Тэгээ би оройны хоолой зүгээр эмнэлгийн шүүдээр ажиллаад ийцэн. Одоо би юундаа гарлаа. Эмэгтэйчүүдийн хагалгаанд гарах гэж байна. Тэгээ амар доогтлж байна. Би бүр ингээд энэ шилжилтийн наснасаа эхлээд надад нөгөө нэг бэлгийн баг урал маань ингээд урт санагдаад тэгээ нөгөө өмд өмсгөр холгоод өрдөөд ингээд айгүй эвгүй тухгүй мэдрэмж авдаг байсан. Тэгээд хизээ нэгэн цагт ингээд энийг ингээд янзалчиж болдгүй бахтай тухайн үед бол мэдгүй штэ жоохон шилжилтийн настай хүүхд ингээд янзалчиж болдгүй бахтай гэж айгүй их боддог байсан. Тэгсэн чи харин ингээд одоо миний багтаа бодож исэн юм ингээд биелээ болох гэж юм. Тэгээд эмнэлэг дээрээ очиод үзүүлээ. Тэгээд хаалхаанд амжилттай ороод ирээ. Тэгээд хоёр дахь том юм нь болохоор би 3 том хүүхэд одоо би дандаа 3 хүүхдээ 4 кг-аас дээш төрүүлсэн. Тэгээ өөрөөрөө төрүүлсэн. Тэгээ шээс задгаарилтай айгүй их явагдаж байгаа. Тэгээд давсгаас ойлгоно, бэлгийн уруулаа гоё болгоно. Тэгээд өтрээний филлер гэд хийлгэнэ. За тэгээд блогтойгоо хамтаагаараа би тэгээ мэдээлэл оруулъя. миний боо гоё. Нөгөө хотелда бичлэг хийсэн байхгүй. Тэгээд би тэрэн дээр хэлсэн нөгөө шилжилтийн наснаас эхлээд нөгөө бэлгийн урал ингээд надад холгож өгдөөддөг гэсэн. Тэг ингээд нөгөө амар олон жил ярьсан юмнуудаа би ингээд солонгос дээр биелүүлээд энэ шүүд юм. Тэг одоо энд олмод. Тэгээд энэ шээс задгаарлаасаа сална гэдэг нь бүр амар гоё юм заяо. Бүсүүлдээ нөгөө бүр үнэхээр имзэглээд амар өөртөө муухай итгэлгүй болт юм л. Одоо тэрнээс бас сална гэдгсэн чинь амар гоё. Одоо та нэг доор өстө бүгдийг намжуулаад сайн дээ. дараа эрэхтэй яг гоё болцсон бүр үр дүнгээ мэдрээд янз бүр ойлгохаа. Имплантаас сансныг бодвол бүр ерөөсөө өвдөлттэй дээр Амархамаас тий. Амар амарх юм байна. Тэр 20 жил өнгөрхөө явцсан болохоор нөгөө жоохон хилэнд юм тулахаар ивгүй. Гэтэ ингээд ерөөсөө яг ингээд өвдөл янгинаад байгаа юм юу ч аахгүй. Одоо энэнийхэн дараа би яах юм бол гэж бас бодож ийн өвдөлтний яд юм бол явж махад яд юм бол гэж. Гайгах тий. Гайгүй дээ. Жоохон амарч байгаа цайхан амарчаад явчих юм чи. Би тэгээ бүх юм өчтөр амжуулсан. Одоо маргаашнаас эхлээд би хөдөлж чадахгүй барыг явтлаа гэд. Өчтөр бахан орой гадар яваад, дэлгүүр жоох яваад. За удахгүй болцъя. За энэ филлерийн тарилга наа. Тий. Бах штт. Тэ. Яах тий. Найдалгах, үсрэх. Тэгээ жоохон шээс нөгөө дүүрээд тэгээ тэр үед ингээд жоохон дөрвөлт өгөхөөр тусаад юм. Гэшмээс 특히나 세 번째 출산하고 그때부터 그냥 재채기 하거나 그럴 때도 좀 심하게 네, 됐어요. 요동학 검사, 요실금 검사 하셨었는데 엄진질리에 있은 바가 검사 결과 봐도 요실금 증상이 좀 심하게 있으시고 진질리의 하루나서 харахад бас нэлээд хүнд шатанд байсан байна. 네. 쏘는 걸 때도 시원하게 잘 나오는 게 아니라 시원하게 잘 안 나오시는지. 다요 실실 чинь нэг сайгүй сайхан бүх шээс гарсан мэдрэмж төрдөг байсан эсвэл ямар байдаг юм бэ? нөгөө юу ер нь тийм нөгөө нэг шээс үлдсэн юм байна. 그 시원하지 않고 남아 있는 듯한 느낌 계속 들었어요. 그래서 검사해 보면 진짜 증상을 잘 못 보시고 손에 새는 게 눈에 보이거든요.
Яг шинжилгээнээс харахад юу бүтэн шээс гарахгүй дээрээс нь шээс өөрөө загтаараад ингээ гараад бас харагдчихсан юм шинжилгээс. Яг шинжилгээндээ за бас дэд гэж байгаа үед тусаад. 소변 보고 나서도 약간 조금씩 네 잔여감 느껴지고 그랬어요. 그래서 이제 이 방광이 있으면 방광 밑에 이거가 이렇게 좀 이완해서 네. 하면서 나이 들어서 그 부분을 테이프로 이렇게 수로 네. 그리고 네. 필러면 이제 그 비슷한 주변으로 요거가 지나는 주변 하면서 네. 보강을 할 거예요. 이 요식은 네. 같이 좋아지죠. 네, 단이 어떤 경우는 요 앞서가 훨씬 앞서기 아주 근데 너무 불정보 모델이 계속 설정 막고 이렇게 알고 계시서 요 왔다가 대응고 뒤에 어떻게 되게 설정 불정 계속 인디션 오르고 인기죠 이용해가 미스터리게 내리는 필터를 봤을 때 우리 독충고된 이런 좀 할수 없고 알것 같아요. 너무 기쁘고 감사합니다. 그다음에 이제 남성 수술은 네. 그 모양도 그렇지만 이제 영체도 잘 생길 수 있고 네. 그래서 이제 기능적으로 그리고 보기 좋게 수술이 되잖아요. дэлхийн баг урлын эцлээ харагдах байдлаас гадна дээрээс нөгөө тийм хөлбөртэй жоохон сонцон байгаа гот өрсөл үсгээд байдаг тийм магадлалтай байдаг байхгүй тэгээд аюулгүй хасаад өгч бас хурдан өрсгээд байдаг тэр юмнууд нь өрөөд бас багасаад байдаг. Айгүй нөгөө цуцсан үлдээ. Өмнөний нөгөө салаар үлдээ. Нөгөө тухайн мэт юм шүү дээ. 바지 입었을 때도 되게 늘어져 있어가지고 너무 불편하고 그랬는데 요즘에는 뭐 필라테스 하고 요가하고 카페도 많이 계시잖아요. 네. 그래서 이제 뭐 필라테스가 조금 와서 매력 없음 순간 되게 되게 것 같아. 맞아요. 네. 이제 그다음 진행하고 네. 수술 어떻게 할 건지 생각 좀 자세히 들으시고 네. 진행합니다. 네, 어떻게 된 조치이긴 mesela 용이냐 같이. 전에 이제 이거 환자분 이제 설명드리고 이제 동의서 이제 쓰는 건데 Мэдслээс өмнө танд мэдслийн талаар тайлбар хэлээд мэдсэл хийлгээ зөвшөөрж байна гэсэн зөвшөөрлийн бичгээр гараа ирсэж зурна. 네, 이제 다른 수술들처럼 똑같이 이제 수술하기 전에 이제 기존 병력 뭐 혈압, 당뇨 그 외에 다른 질환들 없으신지 За мэдслээс өмнө бусад мэдсэл хийхдээ л ялгаа авахгүй тань өжиг хөөж хүчний талаарх мэдээлэл авах шаардлагатай. Та янз бүрийн өжиг хөөж хүчин байхгүй сте. 네, 약이나 주사에 대한 알레르기도 없으신지 Эм тарианы харшил байхгүй сте. 네, 그래서 이제 이거는 이제 간단한 수면 마취가 들어가기 때문에 마취에 따른 위험성, 그다음 이제 수술에 따른 위험성 몇 가지 설명드릴 거예요. Нойрсуулагчтай мэдсэл хийх учраас нойрсуулагчийн талаар юу аюул сөрөг нөлөөний талаар мэдслийн талаар бас гарч болох сөрөг нөлөөний талаар тайлбарж өгье. 이제 몸 깊숙이 절개를 하거나 이렇게 위험한 수술은 아니지만 어쨌든 이제 피부 이렇게 표면에서 우리가 절개를 하기 때문에 출혈, 또 감염, 염증 이런 것에 대한 우려가 있다라는 설명을 해요. За тэгээ бүр нөгөө биеийн гүн хэсэгт нь орж хилддэг мэдсэл биш учраас ерөнхийдөө харьцангуй гайгүй. Гэхдээ нөгөө арьсыг зүс чийгдэж байгаа мэдсэл учраас мэдээж халдвар орох, цус алдах, өрөвсөл үүсэх эрсдэл бол байгаа. За мэдслийн хугацаа ерөнхийдөө хурдандаа 1 цаг орчим, тэрнээс хурдан дуусах юм уу арай удаж болов магадгүй. Байдлаас нь хамаарат өөр байгаа. 네, 그럼 수술 후에 이제 붓는 거, 부종이라든지 출혈 이런 것도 이제 관리가 필요할 수도 있는데 실제로 이렇게 설명을 하지만 네. 그것 때문에 문제가 되거나 하시는 분들은 거의 없다고 합니다. Мэдслийн дараа хавдах янз бүрийн байдлаар цус алдах ч юм уу өрөвсөл үүсэх магадлалтай бид нар мэдээж байх эрсдлийг ерөнхийд нь хэлж байгаа болохоос нэг их санаа зовох шаардлагагүй. 이제 몇 가지 주의사항들 있고 그것만 잘 지키시고 이제 약 드리는데 그것만 잘 드시면 괜찮아요. Анхаарах зүйлээ сайн анхаарад эмчим бичиж өгсөн эмийн жорын дагуу эмээ уухад л болно. 그다음에 이제 통증이 살짝 발생할 수 있는데 아까 물어보셨던 거, 네. 그 통증 먹는 약 드시면서 조절할 수 있는 정도니까 네. 크게 걱정 안 하셔도 돼요. Мэдслийн дараа та нөгөө өвдөхүүгээ түрүү асууж ирсэн өвдөлт бол тодорхой хэмжээнд байх нь байгаа. Гэхдээ нөгөө өвчин амдах эм энэ төр бичиж өгөх болохоор тэрийгээ угаад гайгүй. 네. 그다음에 이제 뭐 이거는 이제 쓰여 있는 내용은 뭐냐면 네. 간단하게 샤워 같은 거는 이제 수술하고 바로 가능한데 네. 탕 목욕이라든지 네. 부부관계라든지 네. 이런 것들은 기간이 좀 필요하다 그런 네. 내용이거든요. Тэр анхаарах зүйл дээр ерөнхийдөө юу байгаа вэ гэхэлэр маргаашнаас нь эхлээд хөнгөн шүршүүртүүд бол орж олно. Гэхдээ нөгөө байнтай усанд ордог ч юм уу тиймэрхүү байдал бол нэлээд хэсэг хугацааны дараагаас болно шүү дээ. 이제 방금 설명했던 내용들 들어있는데 네. 뭐 음주, 흡연 안 된다. 네. 그다음에 수술 후에 뭐 출혈, 멍 이렇게 네. 붓는 부작용 발생할 수 네. 있다는 그런 내용들이에요. За энд болохоор нөгөө нэг бүх мэдсэлтэй ялгаагүй мэдслийн дараагаас арх уух, тамхи татах, сааванд орох ч гэдэг юм уу, хавдах, хөхрөх тиймэрхүү юу байдал үүсч болно. Йога бол бас болохгүй. 요가는 언제부터 가능하실까요? 요가요. 아 요가? 네. 요가는요 동작에 따라 다를 것 같은데 네. 네. 이제 뭐 골반 특별히 이제 사용하지 않는 동작 같은 경우는 네. 상체만 사용한다든지 네. 우리 무슨 뭐 고양이 자세 뭐 이런 네. 그런 것들은 이제 네. 골반하고 관계 없잖아요. 그런 네. 것들은 당장 내일부터 움직여도 네. 아무 상관없는데 네. 골반 쪽으로 네. 그다음에 자세가 좀 이렇게 고난이도라든지 네. 뭐 그런 것들은
한 1, 2주 동안은 피하시는 게 좋을 것 같아요. Хөнгөн зүгээр нөгөө дээд биеийн хэсгээ хөдлөгдөг тийм юм бол маргаашнаас нь хийсэн ч болох ч гэсэндээ яг та энэ хэсгээ ашигладаг жоохон хүндрэл ихтэй тиймэрхүү хөдөлгөөн хийх бол ерөнхийдөө хурдандаа 1-7 хоногийн дараагаас 2-7 хоногийн дараагаас бол болно. Нэхээрээ яг энэ Тийм. ойлгомжтой ахвсны дараа. 네. 그다음에 이제 마취를 하기 때문에 마취 때문에 마취하면서 이제 우리가 뭐 흡인성 폐렴이라든지 네. 뭐 이런 것들에 대한 주의 때문에 이제 공복 시간 지키시는 거고. 네. За тэгээ нойрсуулагч хийж байгаа учраас та хоолоо сойгоод ирсэн бах тий. Өглөө нэг юм уух гэдэг. Жоо йогурт уусан. Хэдэн цагт усан. 8. 아침 일찍 요거 하나만 드셨는데 괜찮겠죠? 수술 시간하고 대비해서 괜찮으실 것 같아요. 어떤 애 미스터 리그되고 хэсэг хугацаа өнгөрсөн болохоор зүгээрээ хэдэн цаг өнгөрсөн. 그리고 필러 같은 경우는 바로 일주일 후에도 이제 잠자리 가능한데 네. 이제 다른 수술들 지금 네. 두 가지 더 있잖아요. 네. 그렇기 때문에 이제 보호 생활은 이제 4주 정도 네. 있다가 이제 괜찮으면 가능하다 이렇게 네. 생각합니다. Энгийн филлер зөвхөн хийсэн бол юу 7 хоногийн дараагаас бэлгийн харилцаанд орох боломжтой байдаг ч гэсэн та нэг олон төрлийн мэдсэл хамтдан хийж байгаа учраас дараа 4-7 хоногийн дараагаас бэлгийн харилцаанд орж ирдэг шүү. 하시는 게 뭐야 진짜 좋아요. 네, 감사합니다. Тэр нөгөө нэг та хэтэрхий бариу хувц өмсөх ч юм уу, дотор хувц өмсөх ч юм уу, эсвэл ингэж хөлөө сойд суудаг ч юм уу, иймэрхүү үйлдэл дор хаяж нэг сарын дараагаас болно. Гинэ дөнгөж мэдсэлийн хийцний дараа хэлбэр нь гоё байдлаа хадгалахын тулд тэгдэг гинэ. 네, 그다음에 이제 요실금 수술 같은 경우는 수술 후에 직후에는 네. 바로 소변 보는 게 약간 불편할 수도 있어요. 네. 근데 이거 일시적이라서 네. 또 괜찮고 그 뒤에 이제 그런 이제 여러 가지 불편한 상황들이 있는지 네. 그래서 이제 병원 오셔서 체크하고 나중에 확인할 거예요. Нэ. Тэгээд давсаг сойхон мэдсэлийн дараа хэсэг хугацаанд бицсахад жоох эвгүй мэдрэмжүүд нэлийн төрдөг гинэ. Тэгээд дараа нөгөө утсан ахуулгатай байдлын шалгаж байгаа болохоор санаа зовлтгүй. 네, 수술에 대한 이제 일반적인 설명드렸고 혹시 궁금한 점 За энэ бол танд асуух зүйл байна уу? 괜찮으세요? 네. 저희는 Би 이제 танд бүгд ихтэй би амар тайван гоё юм. 원장님 믿고 되게 아무 걱정 없이 컨디션 네, 좋으니까 컨디션 아주 좋고. 수술 잘 될 것 같아요. мэдсэл сайн болно. Та өөрөө ч ийм сайхан байгаа болохоор. 네. 여기 이제 요거 이제 사인하시 За тусал хийх гэж байгаа шиг байна. Сая үзлэгээ хэлэгцэн. Үзлэгөө ярныг бичлэг хийж чадсангүй яагаад гэвэл миний боовны зураг гараад. Эгэ тэрийг дараа гоё тайлбарлаад яриад өгье заяа. Одоо туслаа хийгээд мэдээ алдуулагчаа хийх юм уу? 지금 항생제랑 진통제 들어가 있고요. 수술 들어가기 전에 항생제가 몸에 조금 돌아야 돼서 이거 맞고 나서 들어가실 거예요. Энэ нөгөө мэдээ алдуулагч болон юу антибиотиктэй тусаалга гинэ. Мэдсэлтэй бэлдэж байгаа өмсгөөс өмнө урьдчилаад хийждэг. Ашгүй. Имплант хийлгэсэн бас өрөвсөл үсгээс. За. Одоо би яг хагалгаа хийжүүл би яг бичлэг хийж чадахгүй болчихлоо. Амар суцтай байна би. Миний суц амар байна уу асуудаач гэх шиг. 살짝 따끔해요. 괜찮아요? 결과는 잘 나와 있죠. 네. 접을게요. Зүүн муу харж чаддгүй хүмүүс битлэг үзээрэй ядаргаа шүү зүгээр. 지금 수액션 들어가는데 아프거나 뻐근하거나 그러진 않으세요? Тусалмаа одоо орж ин танд чоо зөвөрлж байгаа юм. 괜찮아요? 괜찮으시고요. 혹시라도 맞는 도중에 아프거나 불편하거나 하시면 바로 말씀해 주세요. 네. Энд өвддөг ч юм уу тэгвэл хэлээрэй. Хаа газрын сувлагчуд хөөрхөн шүү. За түрүү эмч нөгөө нэг нойрсуулагчтай мэдсэл хийнэ гэж тайлбарлаж өгсөн байгаа. Сонсож ойлгосон. ингээд та өөрийнхөө нэрийг бичээд төрсөн онцлог бичээд гар үсгээ зураа. 그다음에 성관계는 4주 후라고 아까 말씀하셨고요. 그다음에 어떤 이거 특별한 건 없어요. 오늘부터 샤워는 가능하십니다. Тэгээд түрүү нөгөө эмч хэлсэн шаналаа байхгүй тамиг хэрглэж болохгүй янз бүрийн өвсөл үүсгэр эрсдэлтэй учраас. За туслаа хийлгээд хөвтөж байна.
Тэгээ сая бүхс тариа хийлгсэн. Бүхс тариа нь яадаг вэ гэхлээр нөгөө нэг өвчин намдаахын гинэ. Биш. Өвчин намдаах хийж байгаа юм байна. Тийм. Бүхс тариа хийлгээгүй амар удцсан ба шүү дээ. Тэгээд бас юун дээр нөгөө нэг бэлгийн баг гурвал хавцаа нөгөө зүсэлт лазераар зүсэлт хийх болохоор өвчин намдаах бас тос түрхсэн. Тэгээ одоо 10 хэдэн минутын дараа хагалгааныхаа өрөөнд ороод нойрсуулагчид хариулаад тэгээ хагалгаанд орох юм байна. Би ерөөсөө тэгж хагалгаа хийх гэж байгаа эдэргээд айхгүй байгаа. Ер нь ингээд нөгөө эмнэлэг твтэл ингээд яах үедээ эмчтэй би найдчихдаг. Угаасаа эднэр ингээд чаднаа мэрэгчлийн хүмүүс гэх түнэс ингээд айж маагаал ингээд дээдгүү. Бүх юм ингээд мэрэгчлийн хүмүүсийн гартаа болохоор гээд айгу санаа амар байдаг. Шүдийн эмнэлэг дээр ч гэсэн тэгээл ийм нөгөө төрж мөрж явахт ч гэсэн. Тэгээ одоо ч гэсэн би энэ эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчид бүр ингээд итгэцэн найдсан. Гоё айгу гоё эмч байдаг, найрсаг. Тэгээд тийм байгаа болохоор ерөөсөө айхгүй нэг тийм хагалгаанд орох гэж байгаа гэсэн нэг тийм сандралгүй л байна. Тэгээд нөгөө нэг юу яагаад эмч зөвлөгч нарын ч гэсэн амар хөөрхөн гоё харилцаатай юм газар юм. Тэгээд надад амар таалагдчихэж байна. Одоо би ер нь хагалгаанд хэдэн минутын дараа орох гэж байна. Тэгээд нойр сүлэгчтэй тэгээд 2 цаг үргэлжлээд тэгээд нойр сүлэгч дуусаад нойр сэргээд тэгсний хандараа би тэгээд дахиад бичлэгээ хий заяа. Гоё. Тэгээ бүр сая үзлэг хийсэн чинь нилээн бүр ингээд би чи өвөл эрэхтэй нөгөө давсагны шинжилгээ өгсөн чинь бүр маш хүнд хэмжээний давсагны байдалтай одоо шээс задгаралтай байсан байна гэд тэгж байна. Тэгээд бэлгийн уруулч гэсэн ингээд нөгөө олон төрөлт мөрөлт яатсан болохоор ингээд сунаад өрчигээд нэлээд бас асуудалтай болсон байна. Гоё олно л гэл тэгээд би гоё олно гэдэгт итгэж байгаа.